Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастыг цуурлаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг та бүхэнд хүргэж явах болно. Энэ удаагийн зочин бол Баянзүрх дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналттай авах хяналтын прокурор Сайн Баяр. Та бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв залилах гэмт хэрэг түүнээс хэрэг урьдчилан сэргийлэх вэ? Энэ сэдвийн хүрээнд ярилцах байгаа. За сүүлийн үед залилах гэмт хэргийн гаралт ихсэж байна. Тэгэхээр залилах гэмт хэрэг гэж ямар хэргийг ойлгох ёстой талаар та мэдээлэл хүргэхгүй юу? За ер нь бусдыг залилах, бусдыг хуурах, мэхлэх гэдэг ойлголт бол хүн төрөлхтөө үүссэн цаг үеэс л салшгүй хамт байж ирсэн. 14-р зуунд анх англи хэлэнд Фройд буюу Лойр гэдэг ойлголт гарч ирсэн. 17-р зууны сүүл үеэс л дэлхийд өндөр хөгжилтэй, эрх зүйн өндөр хөгжсөн улс орнуудад гэмт хэрэг тооцдог болсон юм байлээ. Залилах гэмт хэрэг гэж яг юу юм бэ? Энийг энгийн үгээр юу гэж тайлбарлах юм бэ? Альва иргэний эзэмшил өмчлөлт байгаа мөнгө эд зүйлийг авахын тулд биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдөлд оруулах энэ үйл явцыг л ерөөсөө залилах гэмт хэрэг гэж үзээд байгаа. Тэгэхээр сүүлийн үед Монгол улсад үлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх хувийг залилах гэмт хэрэг эзлээд байгаа нь бидний анхаарлыг бас өөр ирэхгүй татж байгаа. Үүнтэй холбоотой бид нар тодорхой аргаар үлдэгдэж байгаа залилах гэмт хэргүүдэд шалгалт судалгаа хийж гарсан үр дүнд нь бас дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Сүүлийн үед ямар төрлийн залилах гэмт хэргийн хэрэг түгээмэл гарч байна вэ? Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу? Сүүлийн үед виз гаргаж өгнө гэд иргэдээс мөнгөний аваад тэгээд виза гаргаж өгөхгүй залилж алга болдог. Мөн интернет сайтаар зар байршуулж, ямар зар байршуулдаг вэ гэхээр орон сууц түрээслүүлнэ, орон сууц зах зээлийн үн ханшаас хямд үнээр түрээслүүлнэ гэж зар тавьчихдаг. За тэгээд дансаараа мөнгөний аваад тэгээд залилаад алга болчихдог. Энэ гэмт хэргүүд үнэхээр үлдэгдэх болсон. Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ тодорхой төрлийн гэмт хэрэг дээр судалгаа явуулсан гэж тийм ээ. Судалгааны дүнгээс танилцуулбал танай дүүргийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг хичнээн гарч хичнээн иргэн хохироод байна вэ? Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр анхаарал хандуулж, за байр түрээслэн гэж тодорхой интернет сайтад зар тавиад залилж байгаа гэмт хэргүүдийг мөн виз гаргаж өгнө гэд залилж байгаа гэмт хэргүүдийг судалсан. За байр түрээслэн гэж зар тавиад залилж байгаа гэмт хэрэг нь энэ 2018, 19 онуудад нийт 35 удаа гарсан баг. За үүнээс бол 9 хэргийг нь бол шүүхээр шийдвэрлүүлсэн. За үлдэгдэл энэ 26 хэрэгт нь бол нийтдээ 26 сая төгрөгийн хохирол учирсан. За мөн энэ 2018-аас 19 онуудад нийт 100 хэрэгэнд виз гаргаж өгнө гэд 456 сая төгрөгийн хохирол учруулсан. Ийм гэмт хэргүүд бол үлдэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлдэг гэж хэлсэн шүү дээ. Визний залилан гэж нэрлэдэг баг. Яг энэ виз гаргаж өгнө гэж залилаад байгаа энэ гэмт хэргүүдийн хамгийн үндсэн шинж яг төгс үлдэгдэг л дээ. Өөрөөр хэлбэл нөгөө виз гаргаж өгöd байгаа этгээд маань тухайн тэр виз гаргаж байгаа улсынхаа элчин сайдч биш, консулын ажилтнч биш байдаг. Зүгээр энгийн нэг иргэн байдаг. Тэгэхээр визийг өнөөдөр зөвхөн тухайн улсын тэр консулын ажилтан элчин сайдл гаргана гэдгийг энгийн бид бүгд мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг илүү бодтойгоор сэтгэж үнэхээр үний юм уу худлаа юм уу гэдгийг сайн нягтлж харж чадах юм бол бид бас залилах мэхлэх гэмт хэргийн хохирогч болохгүй бах бүрэн боломжтой. Иргэдийн нөгөө хэрэгцээ шаардлаган дээр тулгуурлал залилангийн гэмт хэрэг маань яваад байна л да. Тухайлбал орон байрны энэ мэдээлэл бол иргэдэд хамгийн их хэрэгтэй те өдөр тутамдаа гарч л байдаг мэдээлэл шүү дээ. Тэгэхээр тэр байраа хараагүй ээжээж итгээд мөнгөний шилжүүлээд хохирогч болчихно гэж ойлгож болох уу? Ерөөсөө л тийм. Яадаг вэ гэхээр за нэг байрны сарын түрээс зах зээлийн ханш нь 800 мянга байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд нөгөө залилагч итгээд маань 600 мянгаар түрээснэ гэж зар тавьчихдаг. За иргэд маань ерөөсөө энэ зарын дагуу тасралтгүй залгасаар хагаад л тэгэл мөнгөө шилжүүлчихдэг л дээ. Тэгээ залилагч итгээдгийн хамгийн гол арга нь би Улаанбаатар хотод байхгүй байна ч гэдэг юм уу. Эсвэл орой хот руу орноо. За хамгийн түрүүнд урьдчилгаа шилжүүлсэн хүнд
байраа түрээслүүлнэ гэд хэлчихээр л ерөөсөө төрүүлээд нөгөө байрын түрээсэл гээд урьдчилгаагаа шилжүүлээд идэг. Гол ерөөсөө хохирж байгаа шалтгаан маань л энэ. Зах зээлийн ханшнаас бага бангууд л иргэд маань төрүүлээд мөнгөө шилжүүлээд идэг. Тэгэхээр иргэд бас гайхдаг байж магадгүй л да. За залилангийн гэмт хэрэг чинь дансаар л үлдэгдэж байгаа учраас хэрэгтнийг олоход маш амархан ч гэдэг юм уу ийм ойлголттой байдаг л та. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлд хэрхэн яаж явагддгийг прокурорын байгууллагаас хэрхэн яаж хяналт тавьж ажилтдаг юм бэ? Таны зөвлөдөө иргэд ерөөсөө л яг тэгж боддог. Дансаар үлдэгдэж байгаа учраас энэ цаана нэг хүн тодорхой байж л байна. За яг хөө би зүгээр нэг жишээ яриа. Дансаар үлдэгдээд нөгөө шилжүүлсэн дансныхын эзэмшигчийг бид олж тогтоогоод тэгээ мэдүүлэг авахаар ганцхан зүйл ярьдаг. Өөрөөр хэлбэл намайг гадуур явж хахад надад хүн 50,000 төгрөг өгөө дансаа төгрөгийг хэрэглүүлчихээ гэд хэрэглүүлсэн штэ гэд. За үндсэндээ энэ тал дээр ч гэсэн прокурорын байгууллагаас анхаарал хандуулж тодорхой үүрэг чиглэлийг мөрдөгчдөд өгч мөрдөгч энэ үүрэг чиглэлийн дагуу мөрдөн шатлах ажиллагаа хийгээд бид бас бусад бүх аргаар нөгөө гэмтрэг үйлцэтгээдэг олох ажиллагааг нэлээд эрчимтэй явуулдаг. Прокурорын байгууллага прокурор гэмтрэгийн талаарх гомдол мэдээлэлд ямар хяналт тавьдаг вэ? Энэ гэмтрэгийн талаарх гомдол мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад хандсан үеэс л ерөөсөө прокурорын хяналтанд шууд орж ирдэг гэж ойлгож болно. Тэгэхээр хэрэг бүртгэлтийн хэрэг нэхээс татгалзах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүг хэрэг үүсгэж ялагдчихаар татах, хэргийг шүүхэд шилжүүлэх бүхий л одоо энэ гэмтрэг гомдол мэдээллээс эрүүгийн хэрэг болтсон юм байх хугацаанд бүхий л цаг хугацаанд прокурорын шийдвэрээр шүүхэд шилж хүртлээр прокурорын шийдвэрээр прокурорын хяналтанд байдаг гэж ойлгож болно. За 2015 онд шинжилэн найруулсан эрүүгийн хуулиар эрүүг хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлд залилах гэмтрийг хуульчлаад өгсөн байгаа. За энэ гэмтрэг нь торгох ял, нийтэд тусдаа ажил хийх ял, за мөн хорих ял эдлүүлэх гэсэн 3 төрлийн санкцтай байдаг. За хорих ял нь 6 сараас 12 жил хүртэлх. Хорих ялтаа торгох ял нь 451-ээс 40,000 нэгж хүртэлх. Торгох ялтаа за нийтэд тусдаа ажил хийх ял нь 240-оос 720 цаг хүртэлх. Нийтэд тусдаа ажил хийх ийм ялын санкцуудтай байдаг. За тэгэхээр иргэд олон нийт маань залилангийн иргэн хохирож болохгүй тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах ёстой гэж та зөвлөх вэ? Прокурорын байгууллагын зүгээс иргэдийг одоо бусдаа наймаа хийгч гэдэг юм уу, аливаа зүйл худалдаж авах, бусдаа ямар нэгэн одоо санхүүгийн мөнгө төгрөгтэй холбоотой харилцаанд орохдоо илүү одоо тэр харилцаанд орж байгаа хүнээ илүү сайн судлах, тухайн хүнтэйгээ уулзаж, гэрээ байгуулж, гол нь би яг ямар хүнтэй уулзж чинь, энэ хүн үнэхээр өнөөдөр яг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүн мөн үү биш үү гэдэг дээр бас илүү анхаарч, илүү судлах юм бол бид бас залилан мэхлэх гэмтрийн хохирогч болохгүй бах бүрэн боломжтой. За баярлалаа. Залилах гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгсөн танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.